За хүүхдүүд технологийн эрен үед гар утас компьютероор тоглон бичлэг үзэж их их цагаа өнгөрүүлж байгаа нь үнэн билээ. Цахим орчинд цагийг өнгөрүүлэх болсон энэ үед 11 настай хулан охин Тэрслүү хөтөч хэмээх нэртэй цахим хаягийг нээгээд өөрийнхөө уншсан номнуудыг товчлон найзуудтай ярьж өгдөг болжээ. За мөн түүний дүү халиун нь адал явдал номонд дуртай бол тэдний баг дүү болох 4 настай сондронч мөн ихчээрээ ном уншуулж номын ертөнцид аялдаг байна. Би Монголын 7 настайгаас ном уншиж эхэлсэн хулан одоо 11 настай. Тэрээр 4 жилийн хугацаанд 50 орчим ном уншжээ. Цоврал эдчид адал явдалтай номыг уншдаг бөгөөд өдөрт 1-2 цагийг ном уншиж өнгөрүүлдэг байна. Анх Harry Potter номны 1-р битгийг уншиж, ном зуртай шимтэн унших сонирхолтой олжээ. Түүнд утас компьютероос илүү өөрийн сонирхсан номоо уншиж, дараагийн үйл явдлыг таамаглаж, тухайн ертөнцийг төсөөлөн унших нь таалагддаг байна. Мөн Хэрсэн охин нэртэй 9 бит номыг уншиж тусгаад гол дүрийн охиноос үлгэр дуурайлал авч таквондогийн дугууланд яваад 1 сар болжээ. Тэрээр өөрийн уншсан номнуудаа бусдад товчлон хүргэхийн тулд намгүй марчинд ярих төлөвлөгөөгөө гаргаж бичлэгээ хит урт биш хүн үзэхэд сонирхолтой байлгахын тулд хичээдэг байна. бүртээ Harry Potter-ын цувралууд гэтэл 300-аас 500 үзтэй байдаг. Уншаад эхлэхээр би яг ингээд тэр зохиолынхоо яг ингээд орчинд нь орчин юм шиг санагдаа, яг ингээд нүдэнд харагдаа, толгойн төсөөлөгдөг. Тийм болохоор би ном унших туртай. Тэгээ яг ингээд гол дүр нь болсон юм шиг надад санагддаг. Нэмгэн номнууд сонгодог зохиолуудаас товчилж хүрэхээр бэлж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор нүний уус тунхагласны 100 жилийн болохоор Монголын нууц тавчааны хүүхдэд зориулсан ийм товчлын ярина гэж бодож байгаа. Хулангийн 2 дүнж ном унших дуртай. Тухайлбал 2 дугаар ангийн сурагч халиунд ном унших хөгжилтэй санагддаг төдийгүй удахгүй болох төрсөн өдрөөрөө номын дэлгүүр орж сонирхолтой номоо ахуулан тэмдэглэл хөтлөх төлөвлөгөөж гаргажээ. Харин баг дүү болох Сондөр нь 4 настай. Ном уншиж чаддаггүйч орой болгон унтахаасаа өмнө үлгэрийн ном уншилдаг байна. Мөн хүүхдийн дэлгэрэнгүй толийг уншуулж үлэг өрүүлийн талаар ихэд сонирхож том болоод үлэг өрүүлийн судлаач болно гэж мөрөөдөх болжээ. Би Хоройтой хотын нууц гээд энийг уншижсэн. Бас энэ хүүхдийн зурхаа гээд энийг уншижсэн. Хайр инэрлийн үүрэг энэ урыг уншижсэн. Хоройтой хотын нууц надад хамгийн их таалагдчихсэн. Яг гэвэл энэ хоёр хүүхэд байна штэ. Хоройтой хотын нууцыг олж мэдхээр аав ээжтэйгээ олон газрын нууцыг тайлсан. Тэр нь надад үнэхээр их сонирхолтой санагдсан. Үлэг өрөөлийн тухай. Би үлэг өрөөлийг би маш их сонирхдог. Би үлэг өрөөлийг судлах дуртай. Тэд ном унших сонирхлоос гадна өөрсдөө хөгжүүлэх төгөлдөр хуурч гэсэн тоглолтгоо. Утсаар бичлэг үзэж тоглоом тоглохын оронд ном уншиж зөв дадлыг өөрсдөө суулгаад байгаа юм а. Ном уншихын хэрээр илүү баялаг үгийн сантай болж уран төсөөлөл сэтгэмж нь сайжирдаг байна. Цаашлаад гадаад хэл сурахад хэрэгтэй юм. Харин хулангийн хувьд одоогоор англи хэлний хүүхдэд зориулсан номуудыг ч уншиж эхэлсэн байна.